Изо процессын график байгуулах жишээ. За бид нар өмнөх хичээл дээр изо процессын тухай үзсэн. Одоо бүгдээрээ изо процессуудын диаграм график байгуулах жишээ дасгалууд хийж үзье. Изотherm процесс. За изотherm процессын маань хамаарлын график байна. За энэ изобар процессын маань хамаарлын график байна. Энэ изохор процессын маань хамаарлын график байна. За тэгэхээр бид нар график буюу диаграм байгуул сурахдаа энэ 9 гар хамаарлынхаа графикийг мэдчих хэвээр. Дээр нь энэ 3 процессынхоо 3 тэгшгэлийг мэдчих хэвээр. Өөрөөр хэлбэл энэ 9 график 3 тэгшгэлээ ашиглаад өөр бусад диаграм графикуудыг байгуул сурна гэсэн. За ойлгомжтой хэлбэрийн тулд хүүхдүүд маань энэ 9 диаграм болон график болон 3 тэгшгэлээ томьёоны хороомжоо жижигхэн цаасаар бичээд авчих хэрэгтэй. Тэгээд тэрийг харж ашиглаад графика байгуулахад ойлгомжтой хэлбэр төхөн байх болно. За график байгуулах дасгал хий. За эхний график. PV-гийн хамаарал. PV-гийн хамааралтай нэг изобар, нэг изохорын 2 процесс өгөгдсөн байна. За энийг PT, VT дээр байгуулна гэсэн. За эхлээд эхнийхээ графикийг байгуул. За эхлээд бол изобар процесс байгаа. Изобар процессор элсхүүн ихсэж. Изобар процессор элсхүүн ихсэхээр температур ихсэх ёстой. Тэгэхээр чиглэл нь баруун гар тишээ. За дараа нь изохороор даралт ихсэж байгаа. Изохор чинь PV PT-гийн диаграм дээр координат хэвсэн шулуун гэдэг диаграм байдаг. За тэгэхээр PV дээр байсан нэг изобар, нэг изохорыг бид нэр PT дээр байгуулчлаа гэсэн үг. За VT дээр байгуулъя. За эхлээд изобараар тийм ээ элсхүүн ихсэж байгаа. Изобар чинь VT дээр координат шулуун байх хэвээр. За дараа нь изохороор даралт температур ихсэж байгаа. Температур ихсэж байгаа учраас изохороор температур ихсэж байгаа учраас чиглэл нь баруун гар тийш. За ингээд бүгдээрээ PV дээрээс нэг изобар, нэг изохор ийм хоёр үргэлжлсэн процессыг PT болон VT дээр байгууллаа. За одоо PT дээр байгаа нэг изотерм, изохор гэсэн үргэлжлсэн хоёр процессын диаграм буюу графикийг бүгдээрээ PV дээр байгуулъя. Өөрөөр хэлбэл бид нэр PT-гийн хамаарлын графикийг PV-гийн хамаарлын график болгож өөрчилж байна гэсэн. За эхний процесс изотерм. Изотермээр даралт багасж байгаа. Тэгвэл изотерм чинь PV дээр гипербол байдаг. Даралт багасж байгаа учраас гиперболын дагуу чиглэл нь процессын чиглэл доошо чиглэл. За дараагийн процесс изохор. Изохороор даралт ихсэж байгаа. Изохор тийм ээ. Даралт ихсэж байгаа учраас төлөвийн процессын чиглэл нь дээш чиглэл. За ингээд PT дээр байгаа изохор, изотерм, изохор гэсэн хоёр үргэлжлсэн процессыг бид нэр PV дээр байгууллаа. За одоо энэ хоёр үргэлжлсэн процессын диаграмыг бүгдээрээ VT диаграм буюу график дээр байгуулъя. За эхний процесс нь изотерм байна. Изотермээр энд элсхүүн ихсэж байна. За тэгэхээр VT дээр изотерм процесс маань температур элсхүүн өөрчлөх учраас босоо шулуун байх хэрэгтэй. Босоо шулуун. Тэгээд элсхүүн ихсэж байгаа учраас процессын чиглэл дээш. За дараачих нь энэ болохоор изохор. Изохороор температур ихсэж. Өөрөөр хэлбэл элсхүүн тогтмол температур өөрчлөлт хэрэгтэй. Диаграм үүсгэх ёстой. Тэгээд температур ихсэж байгаа учраас чиглэл нь баруун гар тийшээ. За ингээд бүгдээрээ PT дээр байсан нэг изотерм, нэг изохор гэсэн үргэлжлсэн хоёр процессыг PV болон VT дээр байгууллаа. За одоо 3 дахь жишээ. За VT дээр элсхүүн болон температурын хамаарал дээр нэг изотерм, нэг изохор гэсэн хоёр үргэлжлсэн процесс байна. За энэ хоёр процессыг PV-гийн хамаарал дээр байгуулъя. За эхлээд изотерм. Изотерм PV дээр чинь гипербол өгсөн. Гипербол. За энд элсхүүн багасж байна.
чиглэл нь доошоогоо тэгэхээр 9 хүн багасна гэсэн үг. 9 хүн багасна гэдэг чинь одоо энэ дээр чиглэл нь зүүн гар тишээ гэсэн үг. За дараачих нь изохор процесс. Изохор процесс дээр изохороор даралт өөрчлөлт гэхээр босоо шулуун байх хэвээр. За энд бол даралтын чиглэл нь доошоогоо багасч чинь. За энэ чиглэлийг олъё. Изохор процессын тэгшлэл энэ. Энэ. Изохор процессын тэгшлэл энэ. За энэ дээр температур багасч байгаа. Температур багасхаар даралт мөн ижил багасчиж энэ тэгшлэл тэмцүү болох хэвээр. Тийм болохоор процессын чиглэл нь доошоо болчихж байна. За тэгээд бид нэр VT дээр бас нэг изотерм нэг изохор гэсэн диаграммыг PV дээр байгууллаа. Одоо бүгдээ энэ диаграммаа PT дээр байгуулъя. За эхнийх бол изотерм процесс. Изотермээр даралт өөрчлөлт гэхээр босоо диаграммаа за тэгээд энд эсвэлгүүн багасхад даралт ихсэж байна. За өөрөөр изотерм тийм ээ. Эсвэлгүүн багасхаар даралт ихсэж энээр өвчөр тогтмол байх хэвээр энэ тэгшлээс. Тэгэхээр даралт нь ихсэн процессын чиглэл дэшээ. За дараач нь изохор процесс. Изохор процесс чинь P T дээр координатыг дайрсан энэ. Изохор процесс тийм ээ. P T дээр координат хэсэг шулуун ийм байх хэвээр. За тэгээд энэ дээр даралт багасж байгаа. Энд бол даралт багасж байгаа. Тэгэхээр процессын төлөв координат хэсэг чиглэл. За ингээ бүгдээрээ PV дээр байсан диаграммыг PT VT дээр байгууллаа. PT дээр байсан диаграммыг PV VT дээр байгууллаа. VT дээр байсан диаграмм буюу хоёр үргэлжлсэн процессыг PV болон PT дээр байгууллаа. За тэгээд саяныхаа уран диаграммыг байгуулалтын жишээг сайн давтаж үзээд өөрийн болгож ойлгож авсны дараа энэ 9 диаграммыг өөр бусад 3 диаграммаар байгуулах даалгавар багш нь өгье. За эхний график болохоор PV дээр 2 процессаа за тэгэхээр эхлээд та нар 2 процессынхоо нэрийг нэрлэж сурч хэрэгтэй. Дараа нь энэ процессынхоо диаграммыг PT VT дээр байгуулах хэрэгтэй. За энэ хоёр дахь диаграмм мөн адил 2 процесс байна. 2 үргэлжлсэн процесс. Энэ 2 процессыг таньж мэддэг болох хэрэгтэй. Таньж мэдснийхаа дараа PV болон VT дээр диаграмм байгуулах хэрэгтэй. За тэгээд 3 дахь даалгавар нь болохоор PT-гийн хамааралтай энэ 3 цикл битүү процесс байна. За энэ 3 цикл битүү процессыг нэрлээд дараа нь энэ VT-гийн хамаарлагыг PV PT дээр байгуулах хэрэгтэй. За дөрөв дахь диаграмм болохоор 3 үргэлжлсэн цикл процесс байна. 5 дахь нь болохоор PT дээр 3 үргэлжлсэн цикл процесс байна. 6 дахь диаграмм нь болохоор PT-гийн хамаарлын 4 үргэлжлсэн цикл процесс байна. За энэ 7 дахь нь болохоор PV дээр 4 үргэлжлсэн цикл процесс. PT дээр одоо 8 дахь нь гэсэн үг. PT дээр 4 үргэлжлсэн цикл процесс байна. За тэгээ VT дээр мөн аль 4 үргэлжлсэн процесс. Тэгэхээр энэ 9 диаграммыг яах вэ гэхээр бүгдийн процессыг нэрлэж сурах хэрэгтэй. Эхлээд 2 дугаарт тэгээд жишээ нь одоо хамгийн сүүлийн за 9 дугаар диаграмм дээр тайлбарлая. VT-гийн хамаарлыг өгсөн байгаа. Энэ хамаарлыг PV дээр PT дээр байгуулна гэсэн. Харин 8-ыг болохоор PT өгсөн байна. Тэгвэл энийг PV VT дээр байгуулна гэсэн. За тэгээд сурах хүсэлтэнд амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.